За нөгөө Левингийн тал шиг юм яриадах юм. Тий, ингэж болохгүй л да намжимд гişүнэ. За яг та бол одоо төрийн албаны зохион хэмжээний өдөр тутмын ажлыг хийж ирсэн нөхөр баг. Нэг жагсаалтаар орж ирсэн гişүн. Дарнартай их ойрхон байсан баг. Түрүүн гişүүд хэлээд нь шүү дээ. Энэ тохиргоогоор юмнууд орж ирсэн байна. Юм болгоны тохируулаад байна. Тэр журам юм ээ. Журмыг чи мэдчил байна шүү дээ. Тий, хэн тохируулсан юм? Та нарын болсон л юу тохируулж байгаа ш. Та одоо юу гэдэг? Тэгээд энэ ажлын хэсэгтээ ямар дүгнэлт өгж байгаа? Та өөртөө ямар дүгнэлт өгж байгааг асууад Монгол хэлээр асуугаад байхад яагаад хариулж чадахгүй байна? Энэ ажлаа тэгээ сайн ажиллая гэж үзээд байгаа юм уу? За тэр нөгөө юм ярих гэдэг бол би эхнээс нь яриад өгч болно шүү дээ. За яшиг гэж бодоод байгаа чинь. Тэгээ ажлын хэсэг дээр энэ сонсгол дээр ажил хэрэгчлэл юм хэдүүлээ ярья. Шүүхийн ерөнхий зөвлөл үнэхээр одоо тэр шүүгчийг шалгаруулах. Цаанамж өгш хариулъя. Хамбат гişүнэ тэгээд ажил хэрэгч хариултуудаа өгөөд ахаар юм нэг хувь дайралт хийгээд баймааргүй. Та бол яг энэ ажлын хэсгийг ахлах хүсэлтэй байсан. Тэгээд чи оронд нь ахалчлаа гэд над руу ууралж дайрч манай өрөөнд орж ирээд олон юм ярьсан үнэн шүү дээ. Одоо яри гэж байгаа бол ярьчи. Тэгээ ингээд нэг олон нийтэд камерт гарахаараа нэг яах гээд байгаа нь мэддэхгүй, хувь хүн рүү дайрсан ийм ажил хэрэгч бус санал хэлмээргүй байна. Энэ дөрвөн нэр дэвшигч ажлын хэсгийн хүрээнд хуулийн дагуу ажиллаад олонхын санал авсан нэр дэвшигчтэй оруулж ирлээ. Эн чинь зөвхөн ажлын хэсгийн саналаар бүх юм шийдэгдэхгүй. Энэ бол сонсгол хийн, хууль зүйн байнгын хороогоор дахиад санал хураалт явна, улсын хурал дээр санал хураалт явдаг. Ингэж л бид нар шигшчээж энэ үндсэн хуулийнхаа байгууллагад хамгийн чадвартай хуульчтай шүүгч ус гишүүдээ сонгон шалруулж явдаг. Тэгээ энийхэн дагуу эхний процессыг ажлын хэсэг дээр хийгээд оруулж ирлээ л гэдэг асуудал. Тэгэхээр та бол энэ дээр энэ гишүүдээс үнэхээр одоо чадвартай хүмүүс байна уугүй гэдэг асуух бүрийн эрхтэй байгаа. Тэр бүрийн эрхээ өөрөө эдлээч л гэж хэлмээр.